Ярилцлагын студид сонирхолтой. За сүүлийн үед бас ерөнхийдөө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр яг одоо нүүр тулсан яриа төдийлөн өгч харагдаг байхаа. Ийм зочныг цаг үеийн одоо өрнж байгаа үйл явдалтай холбогдуулж өрсөн. За энэ хүн бол Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намрын их баяр. Сүүлийн үед өрнөд байгаа одоо нийгмийг талцуулаад байгаа нэг том сэдэв байна. Энэ зориг агсны амнаас алдсан хэрэг. 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр. Одоо 26 жилийн тэртех өдрийн асуудал. За энэ бол одоо ерөөсөө улс төрийн хүчнүүдийн хувьд бол их тийм том скандал сэдв болчихлоо. Нэг хэсэг нь энэ хэрэг бол зайлшгүй илрүүлэх ёстой. Үгүй ядаж одоо хэргийг илрүүлээд энэ захиалагч нь хинбэ гэдгийг бас монголчууд мэдэж явах ёстой гэдэг агуулга дээр нэг хэсэг нь тэмцээд байдаг. За харин одоо хүнээ алдсан улс төрийн хүчин гэж би хэлэх гээд даарчсан нь. Битгий одоо манай 26 жилийн өмнө болсон хүний ингээд амнасыг буцааж одоо хүний яс өмдөлцүүлээд гэдэг юм уу. Одоо байн ингээд одоо нэг юм тэр хүний нэрээр л ингэж одоо улс төрийн оноо цуглуулад гэдэг. Энэ улс төрийн оноо цуглуулах алхам байна уу эсвэл өөр юм уу? Энд ч одоо тэр зөргөгсөн амнаас алдсан хэрэг үйл явдлын үед та бас одоо түүний өндөр албан тушаалтай хүн байлаа. Тэгтээ бол танаа нам 98 онд бол цөөнх байсан. Тэгээ бүлгийн дарга байсан хүн. Зориг маань Монголын бүх улс төрийн хүчин хүлээн зөвшөөрсөн төр нийгмийн зүтгэлтэн улс төрч байсан юм аа. Зоригийн маань энэ амнасыг алуурчид авч явсныг зэрлэгээр хөнөөснийг зөвхөн зориг маань ухаантай хүн байсан. Эвлэлдэж, ойлголцож, зөвшөлдсөж, ажиллаж амьдрахыг дандаа ярьж, хэлж явдаг хүн байсан. Зоригийнхоо энэ гэрээслэлд бид үнэнч байх ёстой. Төв талбай дээр энэ ч өчнө олон мянган иргэд гарч ирээд тэн дээр улсууд гарч төлөөлж үг хэлээд ийм нөхцөл байдал болж байна. Яг эндээс та нэг эргээд яг юу болсон, тэнд юу яригдсан, ямар хүмүүс ямар асуудлууд ярьж исэн, ямар хүмүүс ямар үйлдэл гаргаж исэн гэдгийг бас хэлж өгөөч. За тэгэхээр сүүлийн үед нийгэмд энэ зоригтой холбоотой асуудлаар за тэгээд дээр нь арчилтай холбоотой, хүний эрхтэй холбоотой, хууль шүүхийн байгууллагуудын хараад бус байдлын талаар нэлээд маргаан дэгдэж байна. Би тэгэхээр энэ бүхнийг харсаар байж зарим үйл явдлыг гэрчийн хувьд бол мэдсээр байж дугаа байж болох уу гэж бодож байна. Ер нь Монголд бол ийм эгжигтэй үед бол мэдж байгаа энэ бүхнийг гэрчилж ирсэн хүмүүс бол үгээ хэрэг цаг болсон. Харин арчсан минь нөхдүүд ягаад ч юм энэ асуудлыг яриха болий. Одоо мартыг гэж ярьж байгаа би харин гайхаж байгаа. Зоригийг алсан гэмт хэрэг бол Монголын арчил руу хутаг шаасантай адилхан хэрэг болсон. Одоо энэ хутгийг шаасын шарахыг энэ зоригийн өхлийн учир шалтгааныг захиалагчийн гүйцэтгэгчийн олж ижил эдгийхээс биш. Энийг олохгүй бол энэ Монголын арчил цусны гойцсон шарахтай хэвээрээ байх болно. Тийм учраас бол одоо энэ асуудлыг бол жинхэнэ арчилсан нам нь харин өөрөө санаачлаа ягаад энийг өдөр болгон ярий. Зоригийн алуурчин захиалагч нь олдтол ярий гэж санаачлаа гаргах байгаад би гайхаж байгаа. Харин тийм. Тий. Тэгэхээр би бол сая өөрөө чинь хэлдгээр тэр талбай дээр болсон цуглаанаас эхлээд бодоход бол надад бол шижиг гэх юм уу эсвэл таамаг гэх юм уу байдаг л да. За ингээд зориг алгадчихлаа. Тэр чинь дараа өдөр нь болж байгаа цуглаал тий. Хэдхэн хоногийн дараа зориг агшны дурсгалд зориулсан цуглаан Сүхбаатарын талбай дээр болсон. За тэр үед бол бидэрт хэлжсэнээр бол 100-аад мянган хүн цугларсан болов гэсэн ийм тооцоо байдаг. Тэгээд тэр үед бол ачаарын машины твшин дээр бид нар гараад үг хэлжсэн. Зоригийнхоо энэ арчлыг бэхжүүлэх үйл явцын төлөө бүгдээрээ зүтгэе. Эвтэй нэгдэлтэй байя. Заавал одоо намууд, улс төрийн намууд хүмүүс бие бинийгээ дайсан гэж үзэхэ болио гэж ингэж одоо хэлжсэн. Харин тэр дунд бол хамгийн гайхшил алдуулсан. Үгийг бэлэгт одоо сагаал бэлэгт гэхдээ бэлэгт хэлсэн. Бэлэгт хэлэхдээ бол
энэ зоригийг инх сайхан тэргүүтэй хүмүүс алсан гэж зарласан. За гэж байгаа. Тэр машины твшин дээр тэр 100,000 орчим хүний өмнө тгээ хэлж байгаа. Тэгж хэлж байгаа. Одоо энэ цагдаагийн бэлэгтэй. Одоо энэ цагдаагийн дарга байсан, шүүхийн шийдвэрийг үүсгэх газрын дарга байсан, радио телевизийн дарга байсан, тагнуулын дарга байсан бэлэгт. Тэгээ бүгдээрээ шоконд орсон. Тэр талбай дүүрэн хүмүүс шуугж эхэлсэн. Нилийн аюултай байдал бий болсон. Тэгээд биднэрт тэр хуулийн хамгаалтыг хариуцсан улсууд бол одоо ингээд энэ цуглаанаа дуусгахын өндөрлөе. Тэгээд та бүхэн маань одоо ингээд дотшоор гэж ингээд зөвлөсөн болж ирж байна. Нөхцөл байдал эвгүй болж байна. Энд ч одоо юу болж байна? Энд чинь нийгмийг бүрэл талцуулаад одоо бүр сус урсах хэмжээд очлоо гэж ингэж хэлж байсан. Тэгээ бид ордонд орсон. Батуул тэгэхэд бол бэлэгтрүү дайрсан. Чи яаж байгаа юм? Юу яриад байгаа юм? Юу яриад байгаа юм? Чи яаж мэдтiin гэж. Тэгээ бэлэгтийн нэгээд элеваторч нэгээд элеваторч бэлэгтээ дагуул явсан. Тэр үед бол би шууд ойлгосон. Энэ элеваторчийн даалгавраар бэлэгт ингэж хэлж байгаа гэж. За яах гэж тэгж хэлсэн бэ? Тэгэхээр би бол одоо хоёр зүйл болов гэж бодлоо. Тэр үед ботсон л доо. Их сайхан тэр үед бол яахын аргагүй элеваторчийн өрсөлдөж байсан. Тийм учраас бол өрсөлдөгчөө намрахын тулд юу ч хийхээс боцохгүй хүн байна гэж ингэж ойлгоцсон. Яг их сайхан алсаалаагүй мэдэхгүй мөртлөө бэлэгтэр хэлүүлнэ гэдэг бол тэр хүн өрсөлдөгчөө улс төр өрсөлдөгчөө намрахын тулд бол 100,000 хүний өмнө тийм болчингүй мэдээллийг хийлгэж чадна гэдэг бол яхаач босхгүй юм байна гэж. Ёстой сонсогддог юм биш үү? Хоёрдугаарт энэ мөрдөн байцаа ажлыг санаатаа төөрөлдүүлэх гэж оролцсон байж магадгүй. Мөрдөн байцаа ажил дөнгөж эхэлж байна. Тэгж яхад шууд их сайхан л чиглүүлж штэ. Бэлэгтийн үгээр. Тэгэхээр энэ одоо яагаад энэ мөрдөн байцаа ажлыг ингэж төөрөлдүүлэх гэж оролдов гэдэг асуудал өөр ирэхгүй миний толгойн дотор буучсан. Харамсалтай нь 2 жил өнгөрсөн. Энэ 2 жилийн хугацаанд энэ митийн үйлдэлийн сүлдээс болоод тэр хэрэг бол нөгөө уул мөрн нотлох баримт нь бол ерөөсөө маш бүрхэг. Тэр одоо захиалагч алуурчныг олоход маш хэцүү байдалд болсон. Бид олох гэж их оролцсон. Манай засгийн газар бол тэр үеийн бодиттой мэдээлэл өгсөн хүнд бол 500 сая төгрөг өгнө гэж амлаж байсан. Та нар бодоод үзтээ 2000 онд 500 сая төгрөг өнөөдөр одоо хэдэн тэрбум төгрөг гэсэн үг. Бид үнэхээр олох гэж оролцсон байхгүй юу? Энийг бол бид улс төржүүлж гаргаж ирдэг сэдв биш. Угаасаа тэр сэдв бол өөрөө гарч ирээд байгаа байхгүй юу? Энэ сэдвийг харин дарна гэдэг чинь энэ арчлыг устгах гэж оролцсон зоригийг алсан энэ хэргийг цаагаар хамгаалдаг гэсэн үг. Харин энийг гаргаж ирж байгаа нь үгүй. Монголын арчлыг сэргээе. Арчлыг жинхэнэ ёсоор нь төлөвшүүлье гэж бодож байгаа хүмүүсийн хийж байгаа ажил. Тийм учраас одоо энийг ард түмэн ойлгох хэрэгтэй. Энэ арч самын нөхдүүд ч гэсэн одоо мэдэж хэлж байгаа бол болох хэрэгтэй, мэдэхгүй хэлж байгаа бол энийг ойлгож харин одоо оюурдын яриад байгаа тэр зоригийн алуурчин хийм тэрийг олъё гэж байгаа энэ санаачлахыг дэмжиж энэ арчлын одоо бөөр рүү гэх юм уу зүрх рүү гэх юм уу нуруу руу шаасан хутгаас үссэн шархыг эдгэхийн төлөө ажиллах ёстой гэж боддог юм. Тэгээд энэ бэлэгтүүд өөрөө сонь зүй тогтол бас явна л да. Яадгүй хэр үүнээс хоошо ерөөсөө л элбэг дурж гэдэг хүний бүх томилгоонууд бол ерөөсөө бэлэгт гэдэг тэр хүнийг яг Монгол улсын онцгой чухал буюу их тийм сонирхолтой албан тушаалууд дээр л авч тавиад идэх л да. Цагдаагийн дарга одоо тагнуулч гэдэг юм уу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэдэг юм уу, заавар ингээд телевиз радиоч гэдэг юм уу, хэвлэл мэдээлэл дээр ингээд тавиад идэх. Би эндээс ингээд бодохгүй. Одоо нэг та санаж ивэл нөгөө ерөнхийлөгч элбэг дорж одоо батлаг ерөнхийлөгчийг бол байг гэлж идэх шүү дээ. Батулгад бол одоо боловсон хүчний нөөц байхгүй. Батулга бол хулгайчийн л нөөцтэй. Та сонсч байсан уу юу? Хэлдэг шүү дээ. Та бас одоо мэдэх хүний хувьд хэлээж элбэг дорж өөрөө хэр хүний нөөцтэй юм бэ? Би бол одоо элбэг дорж ярьж тэр болгоныг сонсоод байдаг. Гэхдээ яг тэр үед санамсаргүй одоо Батулгын эсрэг ярьжсэн ярианд нь Батулга бол ерөөсөө хүний нөөцгүй. Тий. Хулгайч ярьжсэн. Тий. Хулгайчийн нөөцтэй гэж. Элбэг дорж бол ерөөсөө Батулгаас бүр 7 дор. Ерөөсөө хүний нөөцгүй. Элбэг дорж ажилд очлоо. Бэлэгтэл ажилд очино. Харин тэгээд үйдэг. Зорилгч явал ажилд очино. Тэгээд инх төвшин гэж нэг энэ гурав л ажилд очдог. Тэгээд одоо энэнийг баталчаа юу гэхээр бэлэгт араа жил телевизийн газрын дарга боллоо. Тэгсэн. Тагнуулын байгууллагын дарга боллоо. Цагдаагийн дарга боллоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерхий газрын дарга боллоо. Энэ ч одоо юу гэсэн үг юм бэ? Ийм олон ажил хийж чаддаг авьяастай хүн гэж байхгүй шүү дээ. Сонгуулийн байгууллагт хүртэл очиж. Сонгуулийн байгууллагад сонгуулийн ерхий орны гишүүн болж байгаа. Цагдаагийн байгууллагын даргын хувьд.
Тэгэхээр энэ бол ерөөсөө цэвэр дандаа даалгавар биелүүлэх гэж очиж байгаа байхгүй юу? Даалгавар биелүүлэх гэж. За тэрний цаана юу вэ нүү? Улс төрийн өрсөлдөгчдийн намнах. Эсвэл бичиг баримт устгах. Тэ? Эсвэл одоо ямар нэгэн асуудлыг төөрөлдүүлэх. Олон түмний санаа бодлыг өмүүлэх. Ийм л одоо даалгавар биелүүлэх очиж байгаа. Түүнээс одоо баримтыг устгах гэдэг дээр та тодорхойлж болох уу? За жишээ нь юу устгацсан байж болно гэж харж байна. 2004 онд ард түмэн саналаа өгтөө аль ч намайг ялуулсангүй. Тэгэхээр тэр үед бол Монгол ардын хувьсгалдан 37 судалтай. Яг одоо бусад орны жишгээр бол сонгуульд ялчиж байгаа юм. Хамгийн олон судал авсан юм чинь. Тэгэхдээ дангаараа засгийн газар байгуулах болцоог уулчиж байгаа юм. Надад ч гэсэн одоо өгсөн мэдээлэлэр бол одоо энэ Сүү Батулд одоо Монгол ардын хувьсгалданаас гэх юм уу. За Баяр цогт Альчисламаас энэ хоёр одоо гол энэ мэдээллийг цуглуулж тэр хамт олонтой уулзаж ярьж байгаад ерөөсөө Альчисламаас бол элевдэрж гэж хүн л одоо ерөнхий сайдын ажлыг л хийх юм байна. Гэт бид нар өөрийн ирэхгүй шахагдаж хамтарсан засгийн газрыг байгуулахын тулд бол энэ элевдэрж гэж хүнийг ерөнхий сайд болсон байхгүй юу. Тэгээ тэрийг одоо гол зуучсан хоёр хүн бол Сүү Батулд Баяр цогт хоёр байгаа юм. За тэгээд элевдэрж ерөнхий сайд боллоо. Тэгээд ерөнхий сайд одоо болцоод тэгээ хамтран ажиллаж байхдаа нөгөө их саагныг тэр тухайн үед улс төр өрсөлдөгч гэж бодож үдчихээс учраас бол бэлэгтэр талбай дээр зоригийг алсан хүн их саахан гэж хэлүүлсэнтэй адилхан одоо намайг улс төр өрсөлдөгч гэж бодоод тэгээ намайг одоо янз янзын нэр хожиж зүөх ийм юм бодсон байгаа юм. Тэгээ тэрийг би тэр үед нь мэдсэнгүү. Дээдсийн хүрээлэнгийн сонин дээр намайг за тийм сонир байсан. Тийм одоо 10 авилагч гэж тодруулаад тэгээ тэрийг толгойж байгаа энэ хоёргээ тэгээ авилагын загалмаас эцэг гэсэн юм нэр өгч байгаа юм. Хожиж гэж байгаа юм. Тэгээ тэрийг за одоо яг энэ улс төрийн тэмцэл юм чинь дээдсийн хүрээлэн сонин бол энэ Арс намынхны гард Орсын гэлээ. Тэгэхээр ийм их маягаар л ажиллаж байгаа маяг би элевдэржиг тийм ажил хийсэн гэж мэдсэн ч хүү. Тэгээ 9 онд ерөнхий сонгуульд одоо элевдэрж лувер булхаар гарч ирээд би ажиллаа өгөөд 10 онд 9 он 10 оны цаг дээр би сэтгүүлчтэй уулзалт хийсэн. Тэрэн дээр тухайн үед өдрийн сонинд ажиллаж байсан дээдсийн хүрээлэн сони эрхлэж байсан Даширцэн гэж сэтгүүлч. За би нэг уучлахгүй яа гэж над хэлсэн. Гэхдээ яагаад уучлахгүй гэдэг вэ? Би харин өөрт ч одоо ийм ухаа нэр хож өгсөн юм аа. Гэхдээ яаж өгдөг вэ гэхээр би дээдсийн хүрээлэн сониг тэр үед бол элевдэрж зээнх бол тоё надад 10 сая төгрөгөөр дээдсийн хүрээлэн сониг худалдаж авч өгсөн юм аа. Тэгээ даалгавар өгсөн юм. Энэ их хоёр энэ хувьсгалт намынхыг тэр үед бол даар дээр хувьсгалт нам гэдэг байлаа шүү дээ. Энэ хувьсгалт намынхыг л авилагчид болгож харагдвал. За Арчисламаас бол Симба Батаг тэгж харагдвал. Одоо нэг сор зайлах байдалтай ганц хүн гэдэг. Яг нэг хүнийг хавчуудаа тэр 10 дугаар байранд орох хэрэгтэй юм. Авилагчид болгож ингэж харагдвал гэж. Тэгээ би тэр дээдсийн хүрээлэн сонингийн Даширцэнгийн хэлсний дагуу олж үзэх гээд одоо 10 оноос хойш хайгаад одоо 24 жил болж байна. 24 он болж 14 жил болж штэ. Бүх номын сонгуудад энэ сониг устгасан байгаа юм. Тэгтээ тэр муха худлаа нэр нь надад одоо наалтсан. Тэр бид нар ч өөрөө ерөнхийж байхдаа надад өшөргөж намайг одоо шалгаж орон шоронд оруулж байхдаа миний бүх одоо байгаа байхгүй бүх юмыг ухаж оролдож хөнхөөд юу ч тогтоогоогүй. Онгоцоор ном зөвлөж илүү нэг юм. Тэгээ онгоцоор Чингис хааны ном зөөсөн ч шиг янз янзын юм яриа тэгээ тэр нь тогтоогдоогүй. Тэгэхээр тэр худлаа өгсөн нэр байхгүй юу? Энэ мэтэр ингэж энэ нөгөө бичгс баримтыг устгадаг. Бүр маш их хүрцэн биш тэгээ тэгэхээр ч одоо зорилготой хүрцэн намайг одоо авилагын загалмаас хийцээгээ тэгээ нэрлэлсэн ард түмэн гэсэн тийм л юм болов гэж боддог. Үнээр тэгээ хууль шүүхийн байгууллага шалгаад юу ч болоогүй. Дээр нь тэгээ тэр дээдсийн хүрээлэн алгуулсан. Ингэж бичиг баримт устгахтай гэсэн. Тэр бусад дугаарууд нь бол байж идэг шүү дээ. Бусад дугаарууд нь байж идэг. Тэр дугаар байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр бичиг баримт устгахтай гэсэн. Тэгээ би ингээ холбоод бодглохлоор бол ерөөсөө энэ хүн маань ер нь одоо энэ арчлалын эсрэг хүн юм биш үү? Энэ арчлал гэдэг юмны тулаар огт цагаан толгой үсэг тайлагдаагүй хүн биш үү гэж би боддгийн. За арчлал гэж юу юм? Ч одоо бараг алтан хараацааных нэг гэл ингээ. Алтан хараацаа гэж ярьдаг арчлалын дайсан. Би одоо бүр хэлж яагаад тэгж хэлж байна? Элевдэржүүл бүр арчлалын дайсан. За ямар үндслүүд вэ? Тийм. Яагаад гэвэл арчлал бол өөрөө сонгох зарчим дээр л тулгуурладаг үзэгдэл одоо үйл явдал шүү дээ. Энэ бол зорилго гэсэн мөртлөө үйл явц. Энэ арчлалыг ерөөсөө нэг хүн эсвэл нэг нам өмчилж болдоггүй үзэгдэл байхгүй юу? Энэ арчлал өөрөө бүгдээрэнд нь хамаатай байж иж. Энэ арчлал гэдэг үзэл бүх албан тушаалтууд хамаатай байж иж тэр арчлал авид
зүрхэн л угшиж цохилж үтгий. Хэрвээ энийг нэг хүн өмчлөх юм бол эсвэл нэг нам өмчлөх юм бол тэр бол дутуу арчил, хагас дутуу арчил, татцсан арчил, тахир дутуу арчил болчихж байгаа юм. Тэгэхээр Монголд бол тахир дутуу арчилыг бол одоо харамсалтай энэ элбэг дэржих хүн бий болгож байгаа. Сонгох тэрхэн зөрчин. За би ингээд өрсөлдөгч нь учраас 12 оны сонгуульд нэр дэвчих юм бол их хурлын гишүүн болчих гээд идэг. Тэгэхэд бол нөгөө бэлэгтэй цагдаагийн дарга болгож байгаа сонгуулийн ерөнхий ороод оруулаад тэгээ намайг сэтгэл мэдрэлийн өвчтөй болгож бэлэгт сонгуульд нэр дэвшүүлж болохгүй гэж ингээд зүтгэсэн байгаа. Одоо энэ ингээд сонгуулийн ерөнхий орооны юу вэ штэ? Одоо энэ бичиг баримт байж нөгөө нэр дэвшигчийн мэдээлэл нэр дэвшиж одоо 12 оны сэтгэл мэдрэлийн өвчтөй гэж. Тэр нь тэгээд сэтгэл мэдрэлийн өвчтөй гэдэг ингээд бүгдээрээ хүчээр тийм миний сэтгэл мэдрэлийн өвчтөйг бэлэг тогтоодог юм биш. Тэр чинь бүр одоо эмнэлгийн байгууллагууд дүгнэлт гаргаад гэхдээ бас тэгээд шалтгаан болж ээж. Тий, тэгээд дээр нь одоо шүүх мөх тогтоож ээж л тэр одоо сэтгэл мэдрэлийн өвчтөй үгүй гэдэг тогтоодог байхгүй юу? Тэгээд тогтоох гэж зүтгээд тэгээд тэр нь явж нөгөө элбэдэржин эцсийн зорилготой зөрчилсөн байгаа. Энэ хоёрыг шоронд хийдэг зорилготой зөрчилсөн байгаа. Тэгэхээр элбэдэржин ахаад сэтгэл мэдрэлийн өвчтөй хүчин эрүүгийн хариуцлага хүлээж чадахгүй гэж мэдээд тэгвэл ерөөсөө энэ чинь буруу юм явчихна. Тэгэхээр энэ хүний чинь шоронд тэгж байгаа учраас өөр үндэслэл олъё. Тэр нь юу юм? Мэдлэг боловсрон дутуу. Тийм учраас бол одоо энэ хүнийг нэр дэвшүүлж болохгүйгээд тийм хачин утгагүй үндэслэлээр намайг нэр дэвшүүлэхгүй байна. Одоо та хоёрын боловсролыг хэмжүүл одоо би одоо тэрийг нэг ярмааргүй. Гэхдээ ямар ч үсэл намайг ерөнхийдөө ажиллаж исэн хүнийг, ерөнхий сайдаар ажиллаж исэн хүнийг, их хурлын дарга ажиллаж исэн хүнийг, соёлын сайдаар ажиллаж исэн хүнийг, цөөхөн бүлгийн даргаар ажиллаж исэн хүнийг мэдлэг боловсрол дутуу үндэслэлээр бэлэгтийн одоо элбэг дөрж өгсөн даалгавраар бэлэгтийн зүтгэсний дагуу манай сонгуулийн ерөнхий ороо тийм шийдвэр гаргаад тэр сонгуулийн ерөнхий ороо дарга болсон Лувсан жүн сүлд надраа уцтаж уучлах байсан. Бэлэгт нөгөө гишүүн байгаа усууд байж байгаа шүү дээ. Бэлэгт нарын зэрэг хүмүүс ингэж зүтгүүлсээр багаад тэгээ таныг одоо огт утгагүй үндэслэлээр улсын хурлын 12 оны сонгуульд нэр дэвшүүлэх эрхийг чинь асууллаа. Би уучлах гэж байна гэж хэлсэн. За тэгээд дээр нь энэ одоо өрсөлдөгчдөө дарж авахын тулд арга ирээр нь эсвэл одоо үр хөвгтөр нь их тоглоно. Тэгээд би одоо тухайн үед ямар ч гэмт хийгээгүй. Тийм учраас бол тэмцэж яхад намайг айлахын тулд за эхнэрийн чинь хүүхдийн чинь шоронтын одоо занал хийж за тэгээд яаж шүүлтийн хэлбэр мөн биз дээ. Үгүй чи ирүүдэн шүү. Цэвэр ирүүдэн шүү. Тэгээ би бол тэр өсгсөн зарлаа шүүгүүд байж хахад нэг юм ойлгосон юм. Энэ элбэг дөрж намайг бүхээсэй гэж бодож байгаа маа гэж. Бүр үнэхээр мэдрэгдсэн. Одоо энэ бүх үйлдэлүүд нь энэ өвчээсэй. Хүн байхгүй л асуудал байхгүй гэдэг чинь нөгөө стайлын арга. Тэг хүн байхгүй л асуудал байхгүй гэж. Энэ хоёр байгаад энэ чинь асуудал байна. Хизээ нэг цаг өвчээсэй гэдэг мэдрэмж танд яаж төрөөд байгаа юм? Үгүй тэр өсгсөн зарлж хахад бол намайг чинь ирүүдэн шүүж байгаа. Одоо өсгсөн зарлахад бол тэр үеийн журам ямар вэ гэхээр одоо тэрийг тэгээд таслан зогсоо хэрэгтэй элбэгдэрч өөрт нь байна шүү дээ. Тэгтэл тэр чинь ингэж явуулаад за яадаг вэ гэхээр за та ингэж өсгөн зарлж байгаадаа сайн дураараа зарлж байгааг чинь бид нар баталгаажуулахын тулд их гоё тайлбартай гоц өглөөний хоол авчиж үнэртүүлнэ. Ширээн дээр тавина. Өдрийн хоол авчиж үнэртүүлнэ. Хуушуур бууз ширээн дээр тавина. Оройн хоол авчиж үнэртүүлнэ. Ингээд 3 удаа өсгөн зарж байгаа хүн. Тэг өсгөн зарлаад бүр ингээд юу хоолны үнэр авах дээр баг хордчиход байгаа. Тийм хүн төлсөн сэтгэл санааны тий ийм байдалд орсон хүнийг авчиж зориуд одоо тэгж хоолоор дарамтлж шít. Тэгээд энийг талсан зогсоогооч болооч элбэг дөржөө хэлээч ням дөржөө хэлээч ингэж болохгүй та эн чинь ирүүдэн шүүж байгаа гэхээр үгүй бид нар юм журамтай энэ журмынхаа дагуу бид ажиллаж байгаа нөгөө хөрхий танд хоолж авчиж харууллаа өнөрлүүлээ тэгээд тэр баас хүү өмгөөрч тэр үед бол баас хүү хурлын гишүүн сүлд болсон баас хүүж миний өмгөөрч ажиллажсэн яг одоо надтай уулзж байхад бол тэр үйл явцсан таарад баас хүү энэ үл цэвэр эрүүдэн шүүхүүл ажиллагаа мөн байна. Ингэж хүнийг одоо дарамтлаж болохгүй гэж баас хүү харин тэнд баахан хэрүүл хийж тэгээд тэд нар бол жоохон нөгөө өмгөөрч байсан учраас бол байнга тэгээд дарамтлаг байсаа тэр удаа айгүй хурдан тэр буузаа оруулаад гараа аваа авчиж байгаа. Яг бол баас хүү хэрдэж байгаа учраас. Тий. Ингэж одоо ажиллаж байсан байхгүй. Тэгэхээр тэр чинь одоо зориуд одоо тэр чинь эрүүдэн шүүж. Тэгээ би сүүлд одоо энэ тэр чимгээ нарыг одоо эрүүдэн шүүж байгаа асуудлыг харчаад ерөөсөө энэ бол надад шинэ юм байгаагүй.
Яг эдгээр ингэж ажиллаж исэн Цацрах юм биш. Тий, ерөөсөө одоо энэ эрүүл шүүх ажлыг бол эдгээр хийдэг нь би өөрийнхөө одоо мах ирсэн дээр мэдэрсэн учраас энэ бол ерөөсөө эдгэрийн арга юм байна. Энэ бол арга юм байна гэж. Яг сүүлдүүд элбэдэж надаа таарлаад юу ч болоогүй юм шиг ярихлаар би хэлсэн л элбэдэж би яг чамайг өшөө хонцоо аваад байгаа юм биш. Гэхдээ би ийм одоо муха хууль бус үйл ажиллагаа явуулсны чинь төлөө би чамаас уучлал гуйхыг шаарднаа. Уучлал гуйж чадахгүй би чамтай ерөөсөө харьцахгүй. Чи бол жинхэнэ одоо арчлалын дайсан. Энэ одоо хууль шүүхийн байгууллагыг бол жинхэнэ одоо ашиглаж өрсөлдөгч намсан хүнштэй гэхлээр би одоо уучлал гуйх дараа гэж шөөрөө мэдгсэн. Тэгээ сүүлд нь Японы Шин Изэ хаан ширээдээ залрах ёслол Японы сайд яам дээр болоход элбэдэржүүл за би уучлал гуйя. Би үнэхээр буруу юм хийсэн гэж. Харин гэхдээ энийг бол нямдарч надаар хэлгэсэн шүү гэж хэлж байгаа юм. Нямдарч өдөр болгон гэж байгаамаа. Өдөр болгон нөгөө өдөр болгон надад өглөө өдөр орой бууз хуушаар амсуулж исэн. Үгүй өнөртүүлж исэн гэдэгтэй адилхан өдөр болгон миний үдэн суусаргууд нямдарч одоо энэ хоёрыг шоронд хийхгүй болохгүй. Бид нар бүгдээрээ баларна. Энэ хоёр одоо ингээд шоронд орохгүй гараад ирэх юм бол баларна. ТV9-ийг нь устгахгүй бол болохгүй. ТV9-ийг устгах жижиг бид энэ хүнийг дарж авна. Энийг шоронд хийн ТV9-ийг устгах гэсэн. Би тэгээ ТV9-ийг бол одоо устгах болохгүй гэж бодож ясан учраас тэгээ хайсан. Өөрөө ч одоо нямдарчин даалгавраар шоронд хийсэн гэж. Ингэж одоо элбэдэж өөрөө шууд хэлж байгаа юм. Тэгэхээр энэ бол ерөөсөө тэр бодиттой үндэслэл нь мөн болов уу? Энэ бол одоо нямдар сүлдэн тааралдаад би өөрөө чинь шоронд хийгээгүй. Би орой 7 хагас үед өөрөө чинь баримтлах үйл ажиллагаа эхлэхэд бол мдээгүй байсан. 8:30 үед мэдсэн. Нэгдээ баримтлах үйл ажиллагаа тэр балмад үйл ажиллагаа ихсний дараа мэдсэн шүү би талсан зогсож чадаагүй. Өөрөө чинь бол элбэдэр сүү ботолт хоёр хийсэн шүү гэж над хэлж байгаа. Тэгэхээр одоо байх боломж байх уу? Тэгэхээр одоо тэр бол худлаа л да мэдээж тий худлаа. Гэхдээ яг аль аль нэг гэж уучлал гуйж байгаа сайн бас тий. Бас нэг уучлал гуйж шít. Ягаад бол бас нэг одоо их хоёр тэнэг хүн биш. Бид нар бүгдээрийг нь мэдж байгаа гэж. Тэгээ би нямдарч тэссэн элбэдэрч хэлсэн. Тэгвэл та нар бүгдээрийг хийсэн шүү дээ. Ганцхан тэр хийцэн гэж ярих хэрэггүй. Бүгдээрийг хийсэн. Тийм учраас бол одоо дахиад бити юм хийгэрээ. Тийм учраас бол энэ манан гэдэг юм чинь маш аюултай шүү. Нөгөө бие бинийгээ хяндаггүй учраас энэ хяналт алдагдаад тэгээ хувилдаж улс төр өсөлдөж устгадаг. Хувилдаж одоо 5-7 иддэг. Хувилдаж оюулхон гэрээг хийдэг. Тэ? Хувилдаж сонгуулийг ловер болохоо болгодог. Хувилдаж сонгуулийн ерөнхий хороонд дарамтлаж байгаад хэнийг нэр дэвшүүлэх үү, хэнийг нэр дэвшүүлэхгүй гэдгийг шийддэг. Тэ? Ийм одоо байгаа учраас бид нар ч мантай хүн хатан тэмцлээ шүү дээ. Мананг толгойлж исэн. Энэ хууль шүүхийн байгууллагыг хараат байдалд оруулсан. Эднийг ашиглаж өөртөө ашигтай шийдвэрийг гаргаж исэн энэ элбэг дөрчтой тэмцэж байгаа тэмцэл чинь бол үнийн ирэг дээр нэг хүнтэй биш. Энэ үзэгдэлтэй тэмцэж байгаа. Энэ манан гэдэг аймаар үзэгдэлтэй. Энэ арчлалыг устгаж байгаа. Арчлалыг утгыг алдуулж байгаа. Арчилсан намыг өөрийн сөнөөж байгаа. Арчилсан гэдэг нэрийг ард түмнэр үзэн ядуулж байгаа. Энэ аймаар үзэгдэлтэй тэмцэж байгаа тэмцэл байхгүй юу? Тийм учраас би арчлалыг хамгаалахын төлөө энэ одоо муу мухаа үзэгдлийг манан гэдэг үзэгдлийг арилгахын төлөө өнөөдөр үгээ хэлэх ёстой гэж бодоод та бүхэнтэй өнөөдөр уулзж байгаа. Тэгэхээр энэ оюун эрдний тэмцэл бол зүгээр элбэдэрчтэй хамт хийж байгаа элбэдэрчтэй хийж байгаа тэмцэл биш. Энэ харин оюун эрдний тэмцэл бол тийм том агуулгатай тэмцэл. Өдөр болгон зоригийн үхлийг, зоригийн алгыг ярьж энэ зоригны алгын саад эцдийг олж тогтоож ээж энэ арчил өөрөө жинхэнэ ёсороо Монголд сэргэнэ. Энэ манан ахаад үүсгүүгээр алга болно гэж би хатуу итгэдэг юм. Одоо ерөнхий сайд оюун эрдэнэ бас хэлээд байна шүү дээ. За энэ одоо таны хэлж байгаа энэ бүх тэмцэл тэгээд одоо өнгөрсөн цаг хугацаанд өөрчлөгдсөн зүйлүүд ч их би өнөөдөр яг хിവэрэж байж байгаа бас зүйлүүд байгаа тухай ярьж штеп. Би эхлээд энэний өмнө нэг юм асуугаадахыг танаас. Ер нь одоо элбэг дорж гэдэг хүн, инх хоёр гэдэг хүн хоёулаа Монгол төрийн хоёр тэргүүн. Энэ хоёр үеийн хоёр ерөнхийлөгчийн хооронд зүгээр юм хүн чанар, мөн чанарын хувьд одоо тийм тэмцэлдэх юу гэж асуумаар юм бэ? Ар гэр ахуй амьдралын нэр хүний ч юм уу одоо нэг бие биендээ нэг юм гаргацсан нэг юм өш хонзон болж томрох хэмжээний тийм суур байд юм. Би өөр огт байхгүй ч боддог. Монгол дугуйн энэ арчилсан оронд бол өрсөлдөөд нэг нь ялагдан нэг нь ялна. Тэр төшөө хонцон санах хэрэггүй гэж боддог юм. Харамсалтай элбэдэрж бол их өшөрхөө. Ялагдах тэр өшөрдөг. Энийг одоо харамсалтай нь
тийм хууль бус аргаар бүр өшөө хонцоо авах маягаар ингэж авдаг. Уг нь бид хоёр чинь өрсөлдөчийн хувьд өрсөлдөж явна. Амьдрал эр хүний замын хүзүүрт амьдрал өөрөө баян юм чинь бол бас нэг өөрийн ирэхгүй сэтгэл санаанд бас нэг хоногшин үлдэх тийм хамтын дурсамжтай шүү дээ. Би бол тэгж боддгийг. Би 99 онд ингээд цолон бит хоёр охин төрөөс. Одоо цолон төрөлөхгүй одоо хөрхий. Тэгээ харамсалтай мэ тэр охин маань дутуу төрөөд тэгээд сэхэнд эхнэр нялсын төвд няран төвд сэхэнд байсан. Элбэдэж яг тэгэд бас хүүтэй болсон. Тэгээ бас жоохон эмчилгээ шаардлагадаад бас сэхэнд байсан. Элбэдэж ихнэртэйгээ би цоломгоо одоо харгалзаад гэх юм уу асраад гэх юм уу хамт. Тэгээ бид хоёр нэлийн хэдэн хоног тэр эхнэрийн төвийн сэхэнд байсан. Одоо аав нар хоёр ихнэрээ нэг нь хүүтэй нэг нь охинтой. Тэгээд би энэ элбэдэржийн хүү манай охин хоёр одоо энэ хүн хэцүү энэ газраас 9,000 гараас тий сайхан хүн болж бойж том хүн болоосоо аав ээжигээ баярлуулах гэж бодоо. Тэр үед чинь энтхийн элчин сайд Бакуларын бүжиг хүн байсан. Тэгээ тэрэндээ бүр очиод нэр залсан. Нэр залж иж тогтооно гэж бодохгүй юу. Тэгээд элбэдэржийн хүүд Бакуларын бүжиг Цэрэн дэрж гэдэг нэр өгөөд манай охин тийм сэрэнд бол уушаа ирэхгүй юу. Тэр бид хоёр чинь баярлаад энэ хоёр нэр бид хоёрын хүүхдүүдийг тогтоороо гэдэг. Адилхан шахуу ойролцоо нэр эрэгтэй эмэгтэйгээр ингэж ялгаж өгчээсэн биз дээ. Тэгээ харамсалтай манай охин бурхан болсон. Тэгээ бид хоёр ярьсан. Яг улс төрийн өрсөлдөж тэр улс төрийн намуудын одоо ширүүн тэмцэл ялах ялагдах асуудал хамаагүй хоёулаа биендээ хүн шиг хандж ил явъя. Ирчүүд шүү дээ тий. Элбэдэрж бол тухайн үед чинь бас ингэ цайрчиж байгаа шүү дээ. Тэр зовлон дайрах юм. Тэгэхээр нөгөө нэг элбэдэржийн сэжигтэй үйлдэл төрөл мартагддаг юм байл. Эсвэл одоо хой сарамжид бүдгдэг юм байл. Тэгээд би явтаа одоо бас л зовлон үдсэн. Тэгтээ азтаа бас хүүгээ ингээд хүн болгоод авсан. Би одоо ингээд охин маань ингээд бурхан болчлоо. Цолмогийн хувьд бол тэр бол маш том цохилт болсон. Миний хувьд ч гэсэн. За манай цолмогийн хувьд энэ бол одоо хүртэл идэгдэггүй том цохилт. Тэглүү явахд чи. Тэгсэн тэгж ярьж ирсэн тэгж одоо хамт зовлон гэх юм уу туулж ирсэн хүнчээс сүулт нь над гаргасан ай шаршин тэр одоо хууль шүүхийн байгууллагаар дамжуулж намайг алах гэж оролцсон оролдого нь бол энэ үл ерөөсө хүн биш юм байна. Хууль дуудсан бол зангиага засаад гутлаан өмсөд босох ёстой. Ир гисэн газар нь очих ёстой. Хууль руу очихгүй бол хууль өөрлөө чинь ирдэг байхгүй юу? Өөрөөр сайн дураараа очихгүй бол албадан авчрах гэж очдөг юм шүү дээ. Тэр одоо хууль шүүхийн байгууллагаар дамжуулж намайг алах гэж оролцсон оролдого нь бол энэ үл ерөөсө хүн биш юм байна. Гэхдээ хүн биш юм байна. Юу арчлагч, юу арчилсан ерөнхийлөгч. Энэ ч хүн биш юм байна гэж. Тэгээ одоо бол яхаа би тааралдвал мэдлэн. Яг одоо миний зөрүүтэй байлгүй яхав. Тэгээд өөрөө уучлал гуйсан. Тэгтээ би бол одоо ойлголт авсан. Энэ бол арчилсан хүн яавч биш. Харин мөн үү биш үү гэдэг дээр би эргэлзээ хэвээр байгаа. Арчилсан мөн үү биш үү гэдэг дээр бол би эргэлзэхгүй. Энэ арчилсан хүн биш. Энэ хүний одоо хийсэн үйл ажиллагааг энэ одоо Монголоор тоглосон энэ тоглоомыг өмөрөөд байгаа хүмүүсийг бол би ерөөсөй гайхаад байгаа. Эсвэл эдгээр энэ надтай адилхан энэ бүхнийг туулаагүй учраас мэдэхгүй байна. Эсвэл
мэдэн бодолч вэ? Эсвэл зөвхөн намаараа талцаал арч намын гишүүн бол би өмөрч явах ёстой гэж нөгөө энэ хайрцагт орчоод дуурайд иж магадгүй. Тэгвэл би арч намын нөхдөдөө хандж хэлмээр байгаа. Та нар маань одоо арчлаа аврыг гэж байгаа бол элвэгдэрч бас салаа. Элвэгдэржийн одоо үлдээсэн өв сангаас салаа. Энийг бүр яллаа. Ялж иж арчлаа аварнаа. Зоригийн алуурчныг олж иж арчлаа аварнаа. Зоригийг яриха болиё гэж ярьж иж арчлаа булшилнаа гэдгийг бас бүр зориуд хэлчих гэж. За тэгээ элбүүдэрж энэ ажлыг хийхдээ ганцаар хийхгүй шүү дээ. Нөгөө бэлэгтэрийг хийлгэнэ. Эсвэл бүр одоо тэр чин таны үед л бэлэгтэлтэй сүүл рүү бол хурцсуулаад ирсэн л дээ. Тэгээ эн чин нөгөө дутагдлаа хүмүүсийг олж тэр дутагдлаа хүмүүсийн дутагл дээр нь тоглож бариад авчин тэрүүгээр нь тэрийгээр нь барьж даалгавар биелүүлдэг. Даалгавраа өгч биелүүлдэг байхгүй юу? Тийм учраас би энийг хэлж байгаа юм. За тэгээ эцэст нь хэлье. Энэ одоо оюун эрдэнэ ерөнхий сайдад бол хүмүүс хандаж хэлээд байгаа юм. Та одоо ингээд шүүлүүлээгээд байх юм аа. Тэгтээ үр дүн гарахгүй байна. Шүүлүүлэхээс сайшгүй гэж. Шүүхтэр би хэллээ. Ёстой шүүхтэр бол шүүлүүлэхээс сайшгүй байгаа. Харин айгүй л одоо энэ оюун эрднийг энэ олигархуудын ордоос 34% нь авах гэж баялагын сан байгуулж байгааг нь өшөрхөж энэ одоо баячууд чинь юу ч ихээс буцахгүй болсон энэ баячууд чинь яаж ч одоо надтай адилхан одоо элвэдэрж ба түүний тэрүүн манангийн одоо хүмүүс бол надтай яаж харьцав. Тэгээ тэрнтэй адилхан оюун эрднийг бол маш их одоо юу байдал оруулж магадгүй шүү. Тиймээс ард түмэндээ хандаж энэ оюун эрдийг хамгаалах хэрэгтэй. Энийг дэмжих хэрэгтэй гэж би хэлэх гээд байгаа юм. Оюун эрдний засгийн газар системийн авилгын эсрэг тэмцлийг эхлүүлж 3 жилийн хугацаанд авилгын 7054 хэргийг илрүүлэн шалгаснаас 1156-г шүүхэд шилжүүлсэн боловч анхан дунд чатны 680 хэрэг шүүхээр шийдэгдэж бүлэглэлийн эрх ашигтай хамаарал бүхий авилгын 486 хэрэг 1-7 жилийн хугацаанд шийдэгдэлгүй гацсаар байна. Энэ арчлыг авармаар байна. Тэ? Энэ ерөнхий сайдын тэмцлийг үр дүнтэй болгомоор байна. За тэгээд эцэст нь харин оюун эрдэнэ сайдын намын даргын хувьд бол хийж чадах ажил. Ард түмэндээ одоо үнэхээр энэ тэмцэл шудраг болж байгаа шүү. Тууштай байгаа шүү гэдэг хийхэд би өөрт нь одоо үзэгчтэй ховмын өгч зөвлөгөө тэр байна. Юу вэ гэхээр бол одоо энэ тэмцэл бол үнэхээр шудраг тэмцэл. Авиргатай тэмцэж байгаа яханд бол үнэхээр хууль шүүхийн байгууллагаар авилга авсан. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар хууль бусаар олсон эд хөрөнгөтэй болсон гэдгийг тогтооцсон хүмүүсийг бол дэвшүүлж болохгүй. Тэгжээж Монгол Ардын нам сонгуульд үнэхээр энэ тэмцлээ тууштай өргөжлүүлнэ, шинэ тогтолцоор явна. Шинэ энэ системийн авилгалыг өөрчлөхийн тулд шинэ систем бий болгож иж энэ одоо Монгол улсад хямарч чадвар арчлыг аварна. За баярлалаа. За ямар ч байсан үзэгчд маань бас битэрийн ярианаас энэ богинохон хормын ярианаас Монголын нийгэм улс төрийн хүрээллийн өчигдөр өнөөдрийг маргаашийн төлөвтэй бас баг хэмжээнд өөрийнхөө бодолд бас зургалж амжсан байх гэж бодож байна. Зүгээр хамгийн гол нь өнөөдөр яригдсан яриа бол тэр чигээрээ он цаг хугацааны за түүхэнд ч юм уу одоо бүдгэрсэн олон сэдвүүд баримтаар одоо хөдөлшгүй нэрсүүд дээр ингэж төсөглөж яригдж байгаа учраас бодож тунгаах олон сэдвүүд бас танд өгөгдсөн байх гэж бодож байна. Тэгээд урилга хүлээж авч студид Элэн Далангуу яриа өрнүүлсэн танд бас баярлалаа. Ажиллагаа сайхан мөхний хүсье. Би бол одоо энэ 30 жилийн үйл явцын амьд гэрч шүү. Энэ мэтэр одоо ярих юм бол энэ арчлыг яаж аврах вэ? Яаж шин тогтолцоо хийх юм бол маш их юм ярина. Тэгээ би зүгээр нэг яриа зогсохгүй. За тэр бүр яриа бол яах вэ? Хамгийн гол нь энэ болохгүй юм байна энэ тогтолцоо. Энэ тогтолцоо ахаад элбүүдэржийг төрүүлэх юм байна. Ахаад манаг төрүүлэх юм байна гэж би мэдсэн учраас би нэг хүн хоёр хүнд өшөө хонцоо санахын оронд ерөөсөө тогтолцоог нь өөрчилж элбүүдэрж ахаад гарч иж чадхааргүй. Тэ? Манан ахаад төрж иж чадхааргүй. За гарч ирсэн ч өөрийгөө хамгаалж чаддаг ийм сайхан тогтолцоотой Монгол орн болж иж хөгжинэ гэдгийг бол дэндүү сайн мэдж байгаа учраас энэ тухай хөөцөлдөж өнөөдөр бас та бүхэнтэйгээ уулзах нь миний иргэний энэ олон одоо жил энэ бүхний гэрч болсон хүний үүрэг гэж бодсон юм аа. Баярлалаа. За баярлалаа.